blue skies and not a cloud in sight. You are the brightest sunrise. Сайн байцгаана уу? ТМК Наранслаг 2 нь байна. Бид энэ удаад та бүхэндээ KTO буюу бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын корпорацийн урилгаар нэгэн сонирхолтой аялын маршрутаар аялсан блогоо та бүхэнд хураангуулан хүргэж байна. Та бүхэн дуглан сууж таалан болгоно. Ингээд хамгийн ихний өдөр бид цоо шинхэн Чингис хаан олон улсын нисэх буудлаасаа Монголоос Солонгос руу нисэх хамгийн хямд тасалбар санал болгож буй Asiana Airlines компани онгоцоор Солонгос руу ниссэн. Харин дараагийн буюу аялын эхний өдрийн эхний маршрут бол Алдарт Lotte Tower. Блогт автогаа та бүхэндээ энэ өдрийн минь төргий. Яг одоо бүгдээрээ Сөүл хотод маш өндөр дээрээс хамтдаа харцгаая. (2016) оны 12 сард ашиглалтанд орсон энэхүү 123 давхар 555 м өндөр барилга нь Солонгост хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд 5 дугаарт бичигддэг юм байна. Цамхагийн хамгийн дээд талын давхраас Сөүл хотын үзмжийг толдон суухад таатай байсан ч шилэн шавтай яг тэр давцан дээр зогсоход аимшигтай бас гайхамшигтай байлаа. Мөн Лотте цамхагт худалдааны төв, татваргүй барааны дэлгүүр, зоогийн газар, кафе гээд цагийг зугаатай өнгөрөөж болох маш олон зүйлс байдаг учраас Солонгост очисон л бол заавал үзэх газруудын нэг гэж бодогдсон. Бид мөн NTV телевизийн K-pop шоуны шилдэг оролцогчдын хамт нэг баг болж аялсан бөгөөд тэдэнтэйгээ хамт K-pop оддын тоглолтыг үзэж, тай засал, зохион байгуулалтыг дахин нэг удаа биширч тэр оройг үнэхээр мартагдахааргүй өнгөрүүлсэн. Бидний дараагийн өдрийн эхний зогсоол Жондунжин. Бидний багада үзэж өссөн Элсэн цаг улаан ангид уран сайхны киноны зургийг авсан газар бөгөөд тус киноны шүтэн бишрэгчдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн энд байдаг ажээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн киноны дурсгалуудаасаа илүү бүтэн жил урсдаг Элсэн цагнаас эхлээд цагны үүсэл хөгжил төрлүүдийг харуулсан бүхэл бүтэн музей байсан нь тун сонирхолтой санагдаж байлаа. Үнэхээр тэр 3 дуусан хамтлаг ба штэ. Тэр дууны тэр далаа нуураар баян солонгосоо гэдээ дуулаад байгаа хэсэг бол айгүй таалагдсан. Яа тэгээд түүнийхээ ертөнцөөр бас хамт ороод ингээ аялаад явж байгаас сэтгэл маш өндөр байна. Вау! Ингээд дараа нь бид хамгийн цэнгэг устаа гэгдэх зүүн тэнгисийн эргээр зугаалж, зав хөлөглөн аялаж, далайн үдшийн сэвэл зүүр салхи мэдэрсний дараа Каннын кофений гудамжинд тохоллоо. Анамууг далайн эрэг дагуух энэхүү гудамж нь 30 орчим кофе шоптой. Ихэнх кафенууд нь өөрсдөө кофений үрээ хуурдаг бөгөөд тэдгээр кафенуудад кофе шимэнгээ далайн гайхалтай үзмжийг тольдох сонирхолтой байлаа. Сонирхож буй Монголын кофечтой сануулхад жил бүрийн 10 сард болдог Каннын кофений фестивалийн үеэр ирвэл бүх төрлийн кофег нэг дор амтлах боломжтой байдгийн байна шүү. All I can see are blue skies and not a cloud in sight. You are the brightest sunrise. Ингээд аяллийн 4-р өдөр бид Hasla Art World урлагийн задгаан музейгээр зочилсноор бидний энэ өдрийн аялал эхэлсэн. Байгаль болон урлагийн төгс хослол болсон энэ газар орчин үеийн уран зургийн үзэсгэлэн байдаг. Газар газараас цуглуулсан модон хүүхэлдэйн үзмээс гадна утсан хүүхэлдэйн тоглолтыг үзэх боломж бидэнд олдсон юм. Модон сэлбэрүүдтэй олон янзын сэдэвжилсэн парк дундуур зугаалж, нарс модон бишрэн суухад таатай байлаа. Солонгосын аялал жуулчлалын салбарын хөгжилд K-pop
урлаг болон олон ангид кинонууд нь маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Алдартай кино, клипний зураг авалт хийсэн газруудаа тусгай аялын маршрут болгосноор дотоод гадаадын маш олон жуулчдыг татаж чадаж байгаа нь харагдаж байна. Үүний ганцхан жишээ болсон Каннын далайн ирэг дээрх автобусны буудлын дээр би зочлоо. Солонгосын төдийгүй Америкийн Billboard-д тэргүүлэх болсон BTS хамтлаг энэ автобусны буудлын дээр цомгийнхоо зураг авалтыг хийснээр Жүмүнжиний энгийнлэг автобусны буудал Квандоны аялын голлох маршрутын нэг болсон сонирхолтой байлаа. Дээр хэлсэнчлэн алдартай кинонуудын зураг авалт хийсэн газрууд үзэгчдийн дунд алдартай болсноор аялал жуулчлалын сонирхолтой маршрут болж болдгийг харуулсан бидний дараагийн зогсоол сайн жидгэр олон ангид киноны зураг авалтыг хийсэн Каннын хотын Жүмүнжийн далан. Киноны гол дүрүүд болох Ji Eun-tak, Kim Shin-hee нар анх уулзаж байгаагаар гардаг энэхүү газар яг л кинон дэр гардаг шигэ үзэгсэнтэй бас гайхамшигтай харагддаг юм байна лээ. Бид аялын сүүлийн өдрөө алдарт Эверланд тоглоомын паркаар зочлоо. Тэгээд өнөөдөр ч үзсэн мөрөөс сайхан хоолноо. Парк нэг өдрийг өнгөрөөнө. Бүх тоглоом дээр амьд сууна. Солонгосын хамгийн том тоглоомын парк, амьтны хүрээлэн, амралт зугаалгын зогсолбор бол Эверланд. Эверландд хамгийн өндөр галзуу уулган T-Express дээр сууж, жилийн 4 улирлын турш энд олон төрлийн багт наадам, арга хэмжээ зохиогддог юм байна. Мөн хамгаалттай машинд суун сафари амьтны хүрээлэнгээр аялангаа халуун орны арслан заан зэрэг амьтдыг байгаагаар нь харах боломж тохиолоо. Ингээд бид та бүхэндээ KTO буюу бүгд найрамдах Солонгос улсын аялал жуулчлалын корпорацийн урилгаар нэгэн сонирхолтой аялын маршрутаар аялсан блогоо та бүхэнд хураангуулan хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.